адилхан бидний амьдрал элдв янзын ойлгомжгүй янз бүрийн дарамт шахалтан донд явж байна. Тэгээд тэр дарамт шахалтнаас болоод зарим үед гэр бүл хооронд ингээд хагарал мэтгэлцсэн. Магадгүй өөр хүүхдүүдтэйгээ бас тулах тийм ээ. За бүр нийгэмтэйгээ бүр сүулдэ бүр ингээд бүр болохоо байгаад бүр фэйсбүүк рүү ороод тэнд ямар нэгэн байдлаар нэг юм сэтгэлдээ илэрхийлэх. Тэгээд надад хэдэн лайк дарах нь уу гэдгийг харж суух. Тэгээд бүгдээрээ энэ амилсан Есүсийн амилсан өдрийг яагаад тэмдэглэдэг юм бэ? Энэ амилсан өдөр. Энэ Есүс Христ амилсан энэ өдөр ер нь яг ямар өдөр юм бэ? Мэдээж би анх удаа сүмд ирж явах үед бол олон жилийн өмнө л дөө анх сүмд ирж явахд бол тэр намайг дагуулж авчирсан найзыг би саяхш ингээд магтан дуулахт нь чи итгэдэг юм уу? Итгэд идэг юм биш үстэй гэж хажуугаас нь явроо зогсож ирсэн л тийм л хүн. Ер нь бол тэнд байсан залуучуудыг бол их буруу зам руу уруу татах гэдэг тийм залуу байсан. Тэрний ерөнхий бариман шүү дээ би. Хоёр туслах баримантай, хоёр касттай. Зөвхөн надаас л хүмүүс бэлэн мөнгөөр тооцоо юм. Бусд нь бүгд толооноор тооцоо юм. Би болохоор шууд лангуун дээрээс тэр текэн дээрээс шууд худалдах хэрэгтэй бүгдийг. Энийг яагаад ярьсан бэхээр миний тэр доор юу эсвэл миний бараа үйдэг гэсэн байхгүй. Та ойлгож байна уу? Миний хувийн бараагаа би ихлэ зардаг дуусаад дараа нь тэр байгууллагын юмыг зардаг тийм хүн байсан. Маш их ашигтай хүн гэсэн үг шүү дээ. Цалингаа авахгүй хэдэн сар болцсон мэдэхгүй явж идэв тийм хүн байсан. Түүнийгээ би юу гэж бодож байсан бэ? Би сэргэлэн байна гэж боддог байсан. 20 зөөгч байна. Тэнд 1-2 давхар ингээд ийм том юм юу учраас клуб байсан учраас 2 давхар. Тэгээд тэнд 20 зөөгч байж. Өдөр нэг залуу яадгүй тэр бүх бараа ингээд дэлгүүрээс нь өдөр татаж юм бараа таталтаа хийн. Тэгээд тэндээс харж байгаад би яавал би өөрийнхөө барааг зарах вэ гэдэг арга шүүгжилсэн. Нөгөө гүрүү шиг залууг энэ залуу бүгдийн зөөд юм байна гэд бусдаа хоолнд орё гэж яагаад хоолнд оруулаад дайлж хагаад хоёулын нэг комбинац зохиоё. Цалин чи үргэлж чиний өгс. За хүрхгүй байна. Жоо нэмүү олох уу гэсэн чи тгий гэж. За тэгвэл нь шүү дээ би чамд ингээд тим барааг зарах одоо боломж олгоё. Чи дэлгүүрээс бараа татт юм байна. Би чамд мөнгө өгье. Хувьсаа мөнгө өгье. Тэгээ чи тэндээс яг манай зардаг бараануудаас тит ширхгийг илүү аваад миний лангууны доор хийчихэж байгаарай гэж хэлсэн. Гайхамшигтай хэрэгцсэн. Энийг бас би яагаад ярьсан бэ? Энэ яг хүний бодлоор би яг гэрэл донд явж байгаа юм шиг л байгаа хэрэг. Бүх юм болоод бүтээл. Харин дараа нь юу болсон гэж? Тухайн үед 6 хоронтой тоотой өрөнд би ордог баг. Эргүүлээд гойдулж штий хийжсэн юмараа тий. Нөгөө зөөгчнөр бүгдээрээ янз бүрийн арга суугчлээд нөгөө 20 зөөгч чинь надаас хуурамч толоноор бараа технээс авсан байна. Асар их хөрөнд орсон. Магадгүй энэ залуу нэг Есүс чинь нөхөр байна гэж харж байсан бол одоо арай өөр болсон болов уу гэж бодож байна. Тантай адилхан Монгол улсын иргэн бай. Тантай адилхан энэ улс орнд төрсөн өсөж боодсон тэр нэгэн залуу байна. Надад танаас илүү гарах зүйл байхгүй. Надад хоёр нүд хоёр жиг яг л тантай адилхан. Танд сонсгож их байгаа бол надад бас л адилхан тийм сонсгож их л байна. Харин Есүсийн тэр өдрүүдэд бол 2000 жилийн тэртийг түүх бол ямар байсан бэ гэхээр хүмүүсийн хувьд л ойлгомжгүй. Израилийн бүр одоо Ромын хаант улс, Ромын цэргүүдийн эсрэг тулдах гэдэг биднийг үнэхээр зэвсэг асуулаад бидний хаан болоод Ромын хаан Цэзарыг нам дараад бидний тэр Ромын дарамтнаас чөлөөлөх тэр нэгэн хаан юм болов мэдхгүй. Эсвэл бичээсээр бичигдсэн тэр нэгэн арай ирээгүй юм болов гэд ингээд маш том төөрөлтөнд тэр үеийн хүмүүс байсан. Өнөөдөр ч гэсэн ялгаа байх. Хүмүүс шашин ярил ямар нэгэн сүнслэг зүйл ярил
Нэрээ би тэрний хаана нь байдгийн бол нэрээ надад амьдрал асуудал тохиолдож исэн өдрүүд юу билээ? Би маш хэцүү байсан өдрүүд байгаа штэ. Би тэрний газар очиж би хэн нэгнийг миний төлөө ном уншиж өгөөч гэжсэн өдрүүд ч байгаа. Тэгээд тэр асуудал нь гайгүй намжаад ирэхээрээ өвдгөө болоод ирэхээрээ өөрийнхөө амьдралыг зохиогоод өөрийнхөө замаар хүмүүс явцгаад хэцүү үе тулгарвал нүүр тулах юм бол хэн нэг нь надад туслаасаа Буддаан байна уу, Христэн байна уу? Тэр бөөнөө хамаагүй би мөнгөний өгж жоод энэ асуудлаас мултармаар байна гэдэг тийм л өчүүхэн хүмүүс бид байна. Тэг үндэ бол хүмүүс энэ нэг асуултыг асууж. Манай ангийн хүүхдүүд ч гэдэг юм уу? Манай хөрш айлын хүн ч гэдэг юм уу? Эсвэл надтай хамт ажиллаж байгаа, мөр зөгсөж явж байгаа тэдгээр үе тгийн хүмүүс ч гэдэг юм уу? Эсвэл ахмад үеийнхэн ч гэдэг юм уу? Надаас нэг асуулт асууж таараа. Тэр нь өнөөдөр Есүсийн тэр үхэл ба амьлал нь ер нь тэр өнөөдөр надад ямар хамаатай юм бэ? Гэдэг ийм асуултыг асууж. Би зүгээр урагдж ирсэн болохоос би ямар Есүс ч болох гэж ирээгүй штэ гэж хүмүүс бас бодож болно. Найзыгээ бодвол би ирсэн шүү дээ. Миний аав намайг дуудсан, миний найз, миний эгч, ах эгч, миний танил намайг өрсөн болохоор би ирсэн гэж бодож байна. Өрсөн ч бай, өргөцсөн ч бай. Алинд нь ч хамаатай тэр асуулт бол энэ асуулт. Бид нэг л амьдран нэгхэн амьтай тийм хүмүүс баг. Сега тоглоом шиг 6-7 аим байх. Ганцхан аим байх. Тэр үнэндээ Есүсийн тухай хүмүүс сонсохороо маш хол санагддаг. Тэгсэн дор чи надад нэг адуу мал яриул арай ойрхон биш үү? Есүс маш хол санагдаж байна. Тэр юусоо миний толгойд ч орж ирэхгүй байна. Хүмүүс ярьдаг л да Есүсийн тухай. Магадгүй би зүгээр олон жилийн өмнө явсан тийм түүхэн үйл явдал гэж бол би боддгоо. Яг өөр дээрээ бол нааж авч чадахгүй. Наад сэдвий чинь бол би яг ингээд хүлээж авахд хөнгөн биш вэ. Олон асуудлын цаана гарч иж би ойлгох байхаа. Тэгээд Есүсийн үхэл болон амьдлалт нь миний амьдралд яг одоо ямар өөрчлөлт авчрах юм? Би тэрийг ойлгосон гэж би тэр Есүс үхлийг ялаад гэж яриад байх юм. Үхлийг ялна гэж юу гэсэн үг юм? Тэр хүн чинь бууршлагдаад шороонд бууршлагдаад хадан булшинд хадан дотор хадан булшинд байсан тэр нэгэн дахиад ингээ босоод ирсэн тухай яриад байгаа юм. Тийм ээ. Тэр бүр үхээд 3 хоногийн дотор амьлна гэсэн зөвнөлийнхөө үгээр гэвэл монгол хүмүүс ойлгох байх. Иш үзүүлэг гэдэг бол Библиэлд бичигдсэн үг болохоор жон хол сонсогд. Иш үзүүлэн гэж яг юу гэсэн үг юм ойлгодог. Харин зөвгнөл биелэгдсэн гэхээр ойрхон. Би зөвгөнж ийна гэд хүүхдээс ахуулаа ингэ ярьдаг учраас. Зөвгнөл гэдэг үг бол маш ойрхон. Яг энэ зөвгнөлийн дагуу болсон явдал юм. Тэр үхээд амьлсан гэдэг аа. Үхээд амьлсан. Өнөөдөр миний амьдралд хүчтэй нөлөөлөх үнэн мөн үү? Тэгвэл энэ үйл явдал нь миний зөв сэтгэл рүү нэвтэрч ороод миний дотор тэр нуугдвал байгаа зүйлийг шинчлэн өөрчилж чадах, миний амьдралд нөлөөлөх тэр хүчтэй тэр үйл явдал мөн үү? Танд мөн гэж хариулна. Мөн. Есүсийн чуулганд очихоор Есүс үхээд бас амьлсан гэдгийг олон сонссон хүмүүс тэнд байдаг. Зарим хүмүүс нь итгэгч юм шиг, зарим нь итгэдэггүй юм шиг, заримдаа нөгөө хүн өөрөөсөө хүртэл асуудаг. Би юу н Есүст итгэдэг юм болов, итгэдэггүй юм болов гэдэг асуулт хүртэл тавьчихсан. Тэгээд тэр чуулганд нь явж идэг. Атармат. Бүр тэгж сонссон хүмүүс дундаас ямар яриа гардаг вэ гэхээр тийм ээ Есүс үгсэн би сонссон. Би мэднэ.
Гэхдээ би өнөөдөр зээлийн дарамтанд байна шүү дээ. Юу Есүс вэ? Би банкны зээлийн дарамтанд наа чи яаж эндээс гарах вэ гэд явж байхад тэр амилсан үгс надад ямар хамаа байна? Хүмүүс ингэж. Тийм ээ, Есүс амилсан гэсэн. Би ойлгож байна. Гэхдээ миний гэр бүлийн байдал, харилцаа авах малгүй. Юу Есүс амилсан үгсэн тухай сонсон. Гэр бүл дотор бужигнаан болоод бараг яах вэ ийхүүдээ шийдэж бодож явж байгаа. Зарим нь тийм ээ, Есүс Христийг үглийг ялсан гэж би сонссон. Гэхдээ би үнэндээ дотроо өөрөө ялагдчихад явж байна. Ийм төрлийн хүмүүс тэнд явж. Бүр ингэж би ялагдаад удаж гинөө. Хэрвээ тийм юм бол бид өнөөдөр нэг чухал зүйлийг ойлгох ёстой. Есүс Христийн үхэл ба амьлал нь музейд байдаг түүх биш юм шүү ах дүүнар. Чингис хааны музейд байдаг шиг Чингис хааны тухай бичвэрүүдэд энд наацсан байдаг шиг тийм түүх биш юм шүү. Энэ бол хэний ч амьдрал. Манай ангийн хүүхдийн, манай найзын, манай ээжийн, аавын, манай ах эгчийн тэр хамаатан садан төрөгчдийн хэний ч амьдралыг одоо байгаагаас нь өөрчилж чадах Бурхны хүч юмаа гэдгийг барьер гэж үг гэдэг те. Хүний ингээд нэг юм хязгаарлагдсан бол тийм байдлаар хүмүүсийг за энэ ч юу Бурханд итгэхгүй юм шиг байна дөө. Энэ юу нугасаа өөрийнхөө замаар л явах юм шиг. Өчигдөрхөн нэг хүний тухай бас ярьж л байсан. Тэр хүн Есүст итгэх болов гэж. Их нартайгаа ярьж ил. Яг амьдралын одоо байгаа амьдралыг харах юм бол тэр хүн бол маш холоо. Гэхдээ зөндөө сонссон боловч холоо. Тэр нөгөө яг л нөгөө Петр тэр таныг эртэл амьд байх хүн нэг тухай асуудаг шиг л. Харин өнөөдөр би юу гэж өөрөөсөө асуумаар байна вэ? Харин чи өөр итгэж байна гэж би өөрөөсөө асуумаар. Таач мөн өөрөөсөө асуу. Есүсийн амьлтанд би яг итгэж байна. Итгэж байна. Өдөр цаашаа харъя. Тэгвэл бичээс рүү оръё. Христийн амьлал яаж явагдсан юм бэ? Яагаад тэр ухах болсон юм бэ? Тэр үхлийг ялаад амьлах болсон шалтгаан нь юу юм бэ? Гэдэг энэ зүйл ариун Библи гэдэг энэ миний урд байгаа таны өвөр дээр байгаа энэ тэнд номын самд байж идэг айлуудын ширээн дээр байж идэг тэр ариун Библи гэдэг судар дээр яагаад тэр үгсэн юм? Яагаад тэр амилсан юм гэдэг тухай бүр монгол хэл дээр дэлгэрэнгүйгээр бүр маш дэлгэрэнгүйгээр биччихсэн баг. Хэрэг та үхэлтэй би нүүр тулах болно гэж бодож явдаг л бол тийм ээ. Тэгээ бүгдээрээ харъя. Өнөөдөр 1-р Коринт номын 15 дугаар бүлэг. Би энд нэг ном дурдаад тэд мэдэж олон ярмааргүй. Эртээ тэргүүтэй бичээс дээр байгаа. Харин тэр бичигдсэн зүйлсээс давуулж, дивүүлж, эсвэл сулруулж, багасгаж, хумж, өөрийнхөө бодлыг оруулж л ярихгүй байх ёстой. Энэ номон дээр энэ Коринт гэдэг одоо энэ Грекийн хот шүү дээ. Коринт. Одоо ч тэр тойрон байг. Энэ хотод 2000 жилийн тэртээ хотод байсан хүмүүс бичсэн цагтл юм байна. Тэр цагтл дээр Христийн амьлалын тухай бас үхсдийн буюу өгсөн хүн яаж амьлах тухай бас тэр өгсөн тэр бие махбод
тэр биеийн амьлал нь яаж хизээ яаж явагдах тухай 3 ийм хэсэгт хуваагаад бичсэн байна. Бүгдээрээ харъя. Энд 1-р Коринт номын 15-ын 3-4 дээр Христ бидний нүглийн улмаас өгсөн гэж бичсэн. Одоо эндээс ойлгож байна. Яагаад Иесус тэр Ромын цэргүүдэд загалмаа цовдлуулсан юм бэ гэхээр тэр бидний нүглийн улмаас гэж. Бид гэдэг нь хин юм бэ гэдэг дээр бид тэр Ром номын 1-р бүлгийг харахтаа тэндээс олж харж байна. Тэд хүмүүс өвөл зохин тэд өөрсдөө бусдыг гэсэн энэ төлөөний үгнүүдээр бичигдсэн энэ үгс үргэлж энэ сууж байгаа болон гадаа явж байгаа одоо амьд байгаа бүх хүмүүсийг тодорхойлж хэлж байгаа. Тэгээ тэндээс миний гим нүгэл гэж юу юм бэ гэхээр хүмүүс би хүн халаагүй худлаа яриаггүй би ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч байгаа гэж амар өөрийгөө үнэхээр маш цэвэрхэн цав цагаахан болгож ярьж чаддаг. Үнэндээ тэр яг тийм хүн юм уу? Үгүй шүү дээ. Гэтэл гим нүглийн талаар Матай номын 15-18 9 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ дээр харин гим нүгэл хүний амнаас нь гардаг, зүрхнээс нь гардаг гэж хэлсэн. Энэ бидний энэ төр засгийн хууль шүүх бол хүний үйлдэлсэн үйлдэл дээр нь барьж авбал энэ хүн гим нүгэл хийсэн гимтэйг хэрэгтэн гээд ялыг нөгөө тийшээ явуулдаг. Харин Бурхны хувьд бол хүний гим нүгэл гэдэг бол дотоод сэтгэлтэй шууд холбоотой. Бодох бодолтой нь холбоотой. Үйлдэхээс өмнөх тэр дотоод сэтгэл дотолт нь бий болж үүрэлдэг. Тэгээд үүрэлсээр тэнд үрдсээр нэг л өдөр тэр хүнийг устгахын төлөө эсвэл өөр нэг хүнийг хинч биш болгохын төлөө маш хүчтэйгээр ажилдаг тэр зүйлийг энд гим нүгэл гэж хэлсэн байна. Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч хүнийг бузралдаг. Бузрална гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бохирдуулна гэдэг зүгээр энгийн нэг цэвэр бохирын тухай биш тэр хүнийг тэр чигээр нь гимт болгоно гэсэн. Ариун биш болгож байгаа. Түүний сэтгэлийн урж байгаа, сэтгэлийн зүсч байгаа, оюун бодлын төөрөгдүүлж санаа бодлыг хулгайлж байгаа, урмыг нь хугалж байгаа. Түүнээс урвж байгаа. Түүнээс үнэхээр өөрийн үнэхээр бүхий хил амаараа доромжлон гутааж түүнийг хинчиш болгож өөрийгөө хэн нэгэн болгох гэж. Хил яриа. Зүрхнээс ёрын бодол, аллах. Бид нар хүмүүсийн гэмт хэрэг гэхээр тэр залилангийн тухай сонсохороо эсвэл 40 их 80-ийн тухай тулгааны тухай сонсохороо зөвхөн тэр нэг хүмүүс мах бодороо үйлдсэн тэр үйлдэлийн тухайд боддог бол харин Бурхны үг бичээсэн аль хэдийн эдгээр зүйл хийгдсэн юм бол тэр зүрх сэтгэлд нь төлөвлөгдсөн байсан юм а гэдгийг бичээс хэлж өгч. Садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг хүмүүс өнөөдөр гүтгээд байна л гэдэг. Үнэхээр тийм гүтгэгчнэрээр дүүрсэн нийгэм юм уу? Эсвэл үнэхээр тэр хэрэг нь үнэн юм уу? Тэр яриад байна. Эдгээр нь хүнийг бузралдаг. Бид нар сошиал гэж ярьдаг. Нийгмийн нетворк ер нь ертөнцийн сүлжээгээр дамжуулаад бид нар юу оюун бодол санаа зүрх сэтгэлээ юугаар хоолж байгаа вэ гэхээр бурханлаг зүйлсээр биш. Харин ертөнцлөг зүйлсээр өөрсдөө хоолож тижээж байгааг бид аль хэдийн мэдэхгүй байна. Тэнд оролцож гард үрж тэр бүхнийг би ч гэсэн үгээ хэлнэ гэд энд үнэхээр бас нэгэн зүрх сэтгэлд нь үүрсэн тэр зүйлсийг нэг л өдөр гаргаж ирж тэр талбар дээр тавьснараа оролцогч болчихж байгаа. Амен, халелуя. Одоо тэгвэл энд хэлэгдсэн үг юу гэсэн юм бэ? Христ бидний нүглийн улмаас өгсөн бөгөөд гэж хэлсэн. Тэгвэл энэ их гим нүглийг энэ нэг миний би өдөрт
би амнаасаа хідэн муу гаргаж ийн. Би арчаагүй дорд хүнийг хинч биш болгох, хүнийг алж мэдхээр ямар үгийг би амнаасаа гаргаж байгаа вэ? Хэрвээ би 1 жил 365 хоног юм бол тэр 365 хоногийн хэдэн удаад нь би амаараа эхнэр, нөхөр, үр хүүхэд, найз нөхөд хамтран зүтгэж байсан хүмүүс эсвэл нийгмийн эсрэг ямар олиггүй муу хараалын үгсийг хэлсэн бэ? Энэ бүгдийг одоо яах вэ? Харин энэ бичээс дээр бол тэр тийм ээ хүмүүс бүгдээрээ нүгэл донд живсэн. Харин энэ нүглийг яаж шийдэх ёстой вэ гэхээр ял өгөөд шоронд явуулж шийддэггүй юм аа. Яг л хүн хүнийхээ гим нүглийг үүрэх боломж байхгүй. Бүх хүмүүс ихээс төрөхдөл гимт чанартаар төрдөг учраас тэр хүний цуснд нь гим нүглийн үүр байдгаа гэж бичсэн. Ийм болохоор Есүс буюу Бурхны хүү энэ ертөнцид яг л хүний жамаар ирсэн. Тэр ээж аав хоёртой байсан. Нялх хүүхдээр яг л эмэгтэй хүнээс бий болж төрсөн. Гэхдээ бидний ойлгохгүй, магадгүй ойлгодог ашил дотор та ойлгоорой. Тэр ариун сүнсээр тэр онгон байсан Майр гэдэг эмэгтэйд Бурхны хүүгийн үр бий болсон. Өгсөн. Йосеф гэж тэр Майрын нөхөр нь түүнтэй ойртоогүй байсан гэж хэлж байна. Онгон байсан. Энэ эмэгтэй цэвэр гэсэн хэвлийн хувьд. Яг хүүхдтэйг тэр савны хувьд өмнө нь тэрэнд ямар нэгэн зүйл ороогүй. Цэвэр. Энэ эмэгтэйн хэвлийг Бурхны сүнс, ариун сүнс гэхээр дахиад ойлгоно, бас ойлгохгүй. Хашилтанд бүгдээрээ сайн. Энэ ойлгохдохгүй, бас ойлгогддог ариун сүнс тэр залуу онгон эмэгтэй тэнгэр илж буюу сахиусан тэнгэрээрээ дамжуулж уулзаад би Бурхан чиний дотор үрийг өгөх болно гэж хэлсэн. Яагаад гэдэг шалтгаан нь хэрвээ хүний оролцоо байсан бол тэр үрийг бий болоход хүний оролцоо орчих юм бол дахиад л тэр эмэгтэйгээс төрөх хүүхэд тэргүй хүн орцсон юм чинь гэмт чанартай хүүхэд төрөх байсан. Харин Бурхны төлөв юм байгаагүй. Гэмт бус цэвэр тэр онгон бүсгүйгээс өөрөө сүнсний хүч шадлаад хүнийг бүтээсэн огторгүй галакси нүдэнд харагдах болон үл үзэгдэх бүгдийг бүтээгч Бурхан агуу хүч шадлаараа сүнсний хүч шадлаараа сүнс дотор, Христ дотор, хайр дотор, Бурхан дотор тэр үрийг тэр эмэгтэй дотор бүтээсэн. Энэ хүүхэд бол Имануэль буюу бидэнтэй хамт байх Бурхан одоо мэндэлсэн. Тэгээ тэр мэндэлсэн шалтгаан нь энэ завхарсан хүн төрлөختний гим нүглийг уучлахын тулд, шийдэхийн тулд, угаахын тулд, цэвэрлэхийн тулд, тэднийг чөлөөлөхийн тулд, амьдралын дарамтчгалдуудаас чөлөөлөхийн тулд магадгүй тэгж явж байгаад амиа алдна. Амийг алдуулахгүй тулд тэр өгсөн. Нэг өсөндөө ямар ч цуснд нь гмийн гим чанар шингээгүй цэвэр ариунаас ариун тэр нэгэн хүн төрлөختний таны миний чиний нүглийн улмаас өгсөн байна. Аллилуйя. Христийн амьлал. Бүгдээрээ ярьж байна тийм ээ. Коринт номын 3-4 сая уншсан яг энэ хэсэг дээрээс бидний нүглийн улмаас 3 үгийг бид нар хизээж салгаж ойлгож болохгүй. Есүс үгсэн, яг хүн шиг үгсэн, амьсгал хураасан. Тэр юус амьсгал хураасан. Та нас барсан, нөхцсөн, амьсгал хураасан хүнийг харж ирсэн үү? Яг тэр хүн шиг амьсгал хураасан. Түүний зүрх зогссон.
Дараа нь тэр яас оршуулгдсан. Хүн үхэхээрээ яадаг оршуулгддаг, буршлагддаг. Дараа нь яас амьлуулагдсан гэж байна. Халелуя. Энэ гурван үг яг бид хэн нэгний ажил явдал дээр очих үед та бодоор танд бодогдох бол харин Есүс миний гмийн төлөө өгсөн яг энэ оршуулгдсан. Гэтэ тэр амьлуулагдсан юм. Амьлсан биш шүү. Амьлуулагдсан шүү. Бусдаар үйлдүүлсэн шүү. Өөрөө амьлаагүй шүү. Хэн амьлуулсан блэ? Бүгдийг бүтээгч. Тэр харанхуй нүхийг хигчгсэн тэр бүтээсэн. Тэр хөршхүү тэр өгшгүй мөнхийг эзэмшдэг, хөршхүү гэрэл дотор оршдог тэр бурхан, энэ бичээсээр байгаа тэр бичигдсэн бурхан амьлуулсан юм. Эндээс дараа нь юу болсон бэ гэхээр тэр зүгээр ч амьлаад хин нэгэн зүгээр санаанаасаа зохиогоод Есүс амьлсан юм шиг байна. Ер нь амьлсан гэд би бодож байна. Ер нь амьлсан юм биш үү гэж ийснэ. Энэ судрыг бичээгүй. Тэр бүр гэрчүүттэй. Энд бичигдсэн байна. Эхлээд Кефт гэж хэл. Нөгөө өөрийг нь дагаж явсан тэр хүн. Амьлсан байгаа шүү дээ одоо. Амьлсан Есүс Кефт эхлээд үзэгдээд дараа нь 12-т үзэгдсэн. Энэ нөгөө 12 шавн буюу яг амьд сэрүүн байхтэн түүний дагаж явсан, түүнээс сурж байсан, тэр Тэнгэрлэг гайхамшигтай сургаалуудыг сонсож байсан, хүний амьдралын утга учирыг хаанаас эхлээд хаана өрнөд, хаана төгсдгийг сурж байсан тэр хүмүүс энэ 12 байна. Хамгийн ойроо сурж байсан. Дараа нь тэд яасан 500 гаруй ах トゥ нарт нэгэн мөчөд чиг. Та боддоо 500 хүн байна. 500 хүн нэгэн мөчөд Есүсийг амьсныг харсан гэдгийг бичээсээр бүр гэрчтэйгээр бичсэн. Хин ч үгүйсхийн аргагүй зүйл байна. Дараа нь юу гэсэн бүр цааш болоогүй Яаковд. Бүр бүх элч нарт гинэ. Эцэст дутуу төрсөн мэд надад гэж энэ бичээсийг эзний сүнс дотор бичиж байгаа. Паул гэгч тэр хүн өөрийгөө дутуу төрсөн надад гэж. Дутуу төрсөн надад гэж. Яг тэгвэл тэр Есүсийнхний эсэргүүцдэг байсан. Барьж авч, тамлаж зовоож хоосолдог байсан учраас тэр Бурхныг зүйлд нь таньж мэдээд энэ бүхнээсээ гимшээ. Би Бурхны хүмүүсийг ингэж хавчиж доромжилж байсан учраас би өөрийгөө дутуу төрсөн мэт гэж хэлнэ гэж. Хамтын ах дунраа. Сэргийг вэ нү? Нэг мэдсэн чи би энэ ганцаараа дадлага хийж байгаа юм шиг. Чив чимээгүй ялан нисэн сонсогдохоор хэмжээнд төрсөн байна. Тэгвэл эндээс бүгдээр үхсдийн амьдрал ямар байсан? Яаж тэр үхсэн хүмүүс яаж амьдсан? Бүгдээр энэ хэд хэдэн зүйлийг харна. Энэ хор дээр Христ үгчтээс амьлуулагдсан бөгөөд нойрсдын анхны үр жимс. Нойрсно гэдэг нь үхсэн гэсэн үг. Тэр үхсэн. Есүс бол үхсэн, нойрс. Та нойрсороо. Тэр нойрс. Тэгээд тэр үхсэн, тэр нойрсон, тэр үхсэн хүмүүс дундаас хамгийн анхны үр жимс нь буюу Есүс хүлээс хүлийг ялж амьлсан учраас ингэж бичиж байна. Дараа нь доор нь Адам дотор бүгд үхдэгчлэн нөгөө хүн дотор гэсэн хүмүүсийн амьдрал, хүмүүсийн одоо энэ гим нүгэлтэй ертөнцлөг те өөрийнхөө зугаат сэнгэлийг хөөдөг, сэтгэлийн сайхан таашаалыг ирж хайдаг, тэр хүсэлтэд шатдаг тийм зүйлс Адам дотор, гим нүгэл дотор гэж ойлгож болно. Хүн гим нүгэл дотроо үхдэг. Хүн харин Христ дотор яа амьд болгогдно гэж хэлсэн. Тэгэхээр энд нэг юм хан зааг байна, маш том юм зааг. Энэ заагийн баруун талд Христ дотор бай гэж бод. Энд нь заагны зүүн талд нь
Үхэгсэд буюу ертөнцлөг энэ ертөнцийн энэ амьдрал бай гэж байна. Хэрв энэ хүн энэ заагийг даваад Есүст итгээд түүний хүн болвол тэр хүн Христ дотор амьд болгогдно гэж хэлсэн. Халелуя. Харин тус бүр өөрийн дараалалтай байна. Бичээс буюу энэ судар, энэ ариун Библи маш эмх зэгцтэй бичигдсэн. Христ бол анхны уржимс, дараа нь түүнийг ирэхэд нөгөө заагийн баруун талд гарч гисэн байгаа Христийн яан гэсэн байна. Хамтдаа уншидаа яан гэсэн байна. Амьлуулагдана гэсэн байгаа шүү. Өөрөө амьлаа босоод ирнэ гэж юусоо хэлээгүй. Тэрийг амьлуулдаг нэг хэн блэ? Хөршгүй гэрэл дотор оршдог өгшгүй мөнхийг эзэмсэгч. Зүгээр бид нар бурхан л гэж нэрлээд байна л да. Тэр нэг юусоо хүний дээд нэр тэгэл өгж байгаа нэр нь л бурхан гэдэг нэр багхгүй. Тэр өөрөө би бол миний нэрийг бурхан гэдэг юм а гэж хэлэв. Тэр эзэн гэж хэлсэн. Тэгээд би байсан байгаа хожим мэрэх нэгэн байна гэж хэлсэн. Энд нэг сонин хэсэг гар. Христэд итгэж хүмүүс бол энэ зүйлсийг бол бас бодож явдаг бах. Яагаад ингэсэн бол гэж бас тунгаадаг бах. Зарим нь ойлгодог бах, мэддэг бах. Харин Христэд итгэдэг хүмүүс бидний дунд байгаа бол энэ их тийм шууд ойлгоод сонссон ч гэсэн сайн ярьж тайлбарсан ч тийм ойлгочхоор зүйлс биш л дээ. Энэ номны энэ Коринт гэдэг энэ хотод бичсэн цагтл энэ судрын энэ 29 дээр ингэж бичигдсэн. Тийм биш бол үхсдийн төлөө баптизм хүртэх чинь юу хийж байгаа юм бэ? Хэрэг юу бэ хийж байгаа хэрэг? Хэрэг үхсэд огт амьлуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптизм хүртдэг вэ гэж. Төөрөлддөг л дөө. Яг өгсөн хүмүүсийн төлөө би баптизм хүртчих буюу өгсөн хүний төлөө би бурхнаар усаар ингэж баталгаа авч болвол тэр өгсөн хүн бас бурхны оронд Тэнгэрлэг улсад, Тэнгэрийн улсад очих юм уу гэсэн ойлголт. Тэр хүн хүчгсэн айдид өгсөн. Тэр хүн өөрийнхөө гин нүглийн төлөөсийн төлөө баптизм хүртэх боломж байхгүй. Тэр өгсөн амьсгал хураасан, нүгдсэн. Харин энд тийм хүмүүсийн төлөө ингээд баптизм хүртээд тэнгууд нөгөө өгсөн хүн нь бурхан хүлээж авах тухай Тэнгэрийн улс руу та үнэхээр Деважинд тавтаа морил гэдэг ийм ойлголт тэр үед байсан. Харин Паул энийг хүлээж авсан биш. Харин Паул дараах 3 асуултын дагуу нэг өсөндөө өгөөдөж ярьж байгаа. Тэгэд бүр яагаад гэж бүр та нар өгсөн хүмүүсийн төлөө баптизм хүртэ. Бүр тэгээд яах гэж та нар өгсөн хүмүүсийн төлөө баптизм хүртэ. Бүр сүүл нь бүр яагаад ерөн та нар өгсөн хүмүүсийн төлөө баптизм хүртэж байгаа. Тэр усаар угаалгаж байгаа. Өмнөөс нь шүү дээ. Өөрөө бол баптизм хүртээд ингээд гим нүглийн уучлалыг аваад Есүс Христэд итгэх хэтгэлээр тэр аврагдаад тэгсэн мэт ахаадны хүн тэнд үтсэн байна. Өөрийнх нь хамгийн хайртай хүн нь байсан. Магадгүй нөхөр нь эхнэр нь ч юм уу, хүүхдүүд нь ч юм уу мэдгүй. Тэгэнгүүт тэр хүний төлөө би баптизм дахиад хүртвэл тэр хүнийг бурхан Тэнгэрийн улстай аавна гэсэн ойлголт шүү дээ. Гэтэл Паул энэ дэр өгөөдөж тийм юм хийж байгаа хүмүүс та нарын дунд байна гэдгийг бид энэ номыг эхлэхэд яг тэнд бичигдсэн зүйлсээр баталгаажуулж харж байна. Юу ч хэлсэн блэ тэнд 12 дээр. Бүгдээ хамтдаа уншия 3 Үхсдийн амьдрал байхгүй гэж ярьдаг мөртлөө саяны үхсдийн өмнөөс баптизм хүртдэг хүмүүс байна. Сонирхолтой байгаач. Харин энэ бол үгүй юм аа, боломжгүй юм аа гэдгийг Паул хэлж байгаа. Өгөөдөн тэднээс асууж.
үхсдийн амьлын тухай бүгдээр хамтдаа ярьж байна. Одоо биеийн амьлал энд 3 янзын зүйлийг бүгдээрээ харж байна. Энэ би яаж амьлах вэ гэхээр эхлээд өөхөх гэсэн. Яг Есүс Христ үхээд оршуулгадаад амьлуулагдсан гэдэг шиг тэр дараалал явна. Мунхагаа тэр хүмүүс мунхаг байгаа байхгүй яг ийм талбар тал дээр бол өнөөдрийнх нь талхаал бодож байна. Гэтэл үхэлтэй нүур тулвал яах юм бэ? Мунхагаа. Мунхаг минь гэж байгаа байхгүй сүлд. Чи наад урдах замаа хараач. Чи хэдэн жил амьдрна гэж юу бодож юу сэхэж яваа юм бэ? Юуны төлөө тулдал тэмцэж яваа юм бэ? Амчин нэхэгдвэл яах юм бэ гэсэн энэ зүйлсүүд явж байгаа. Юунд маргалдан вэ? Юунд хамх хүчээ тийм үр жимсгүй ажил зориулна вэ? гэж байгаа байхгүй. Тарьдагч нь өхгүй авс буюу одоо энэ мах хөдөн тэгээ холлоод байдаг мах хөдөн өхгүй бол амьлахгүй. Яг тэр дараалалаар явна. Өөхөх ёстой бол үхэнд. Тантай үхэл нүүр тулвал таныг ухаан санаа тань эрүүл саруул ингээ ямар ч байсан би өөхч юм да гэдгийг ойлгож байгаа яг тэр зүйлдээ нүүр тулах үедээ амьлна гэдэг үгийг үргэлж санаарай гэж хэлж байна. Хэрэг тэр хүн Христ дотор байна. Христ энд залуу хөгшин ахмад хамаагүй цаг нь болсон бол заавал нас өндөр болж явдаг юм биш. Заавал өвчин дусчлаа гэдээ тэр хүн үхэж байгаа юм биш. Тийм биз дээ. Дараа нь энэ 42-оос 44 дээр үхсдийн амьлан тийм байна гэж энэ тайлбарласан. Энэ нь муудах байдал дотор таригдж үл муудах байдал дотор амьлуулагдана, дандаа амьлуулагдана шүү. Өөрөө амьлаад босоод ирнэ биш. Амьлуулагдана. Энэ нь үл хүндлэл дотор таригдж цог жавхлан дотор амьлуулагдана. Энэ мах бод чинь ямар нэгэн хүндлэл хүлээгтийн бие биш байхгүй юу? Цог жавхлан дотор амьлуулагдана шүү. Энэ нь мөхс байдал дотор таригдж хүч дотор амьлуулагдана гэсэн. Тэр тэнгэрлэг хүч дотор амьлуулаг. Энэ сайн хүн байсан болоод ч юм уу тэрнээс биш. Энэ хүн Христ дотор байгаа учраас тэр хүч дотор нь амьлуулагдана. Амен. Энэ нь төрлөх биеэр таригдж сүнслэг биеэр амьлуулагдана гэсэн байна. Төрлөх бие гэдэг чинь таны одоо ингэ тээж яваа энэ бие шүү дээ. Их эцгээс төрсөн энэ бие, ихээс мэндэлсэн энэ бие. Тэгээд энэ бие нь үхэн оршуулгадна. Тэгээд сүнс дотор амьлуулагдана гэсэн. Халелуя. Төрлөх бие байдаг бол сүнслэг бие байгаа ч та нар мэддүгэ гэж хэлсэн байна. Миний ингэж баригддаг ийм төрлөх бие байгаа бол бас сүнслэг бие байгаа гэдгийг мэддүгэ. Ер нь маш хатуу хэлж байгаа. Хүмүүс мунхаг учраас хүмүүс өнөөдрийнхөө далхыг л хайж явж байгаад үхэлдээ нүр тулгаач мэдэхгүй явж байгаа болохоор тэднийг аврахын тулд тэднийг сэргийг байгаасаа гэхин тулд тэднийг энэ бүхнийг ойлгож мэдэж эзэн дотор амьдраасаа гэдгийн төлөө тэр ийхүү үгээ бичиж үлдээсэн байна. Халелуя. Харанхуйд гэрэлтэх юм. Дуулал номын 16-гийн 10 дээр ингэж хэлсэн. Энэ бурхантай ярьж байгаа яриа, харилцсан яриа. Учир нь та намайг үгсдийн оронд орхихгүй. Саяхан хэлсэн үгийн дагуу зөвгнөл нь Петр дээр бичигдсэн байсан гэсэн. Хэрвээ хэн нэгэн Христ дотор байгаа бол, хэн нэгэн Бурхан дотор байгаа бол, хэн нэгэн сүнс дотор байгаа бол, хэн нэгэн Христ Есүсийн мөхшгүй найдвар дотор байгаа бол, хэн нэгэн эзний ямар ч хэмжээс баригддаггүй тэр төгс хайр дотор байгаа бол та намайг үгсдийн оронд орхихгүй гэж бүрэн чин сэтгэлээсээ ямар ч айц эмээх зүйлгүйгээр чичрэлгүйгээр эмээх биш айлах зүйлгүйгээр тэр хүн тунхаглах болно. Халелуя. Та хамт байна уу? Халелуя. Тэр намаа ангах заримдаа жоохон их ажил те. Амен гэж хэлж бас их ажил шүү ер нь.
ам нээх хүртэл бол ер нь нилээ юм ажил хийж ээж дараа нь аамен гэд хамт өнөө ах дунар аамен. Та яга сүнслэг хүчирхийлэл хийгээд байна гэж хэлж байна. Хилт үгэ. Хилт үгэ. Амен гэж хилт үгэ. Тэрч байтугай сэтгэл минь эзнийг магтагтун. Дотор минь байгаа бүхэн эзнийг магтагт. Нэгсэн бэ энд зогсож байгаа залуучууд бол эзнээ магтаж байгаа зарцнаар юм. Энд зогсож байгаа итгэлийн ахан дүүс бол эзнээ магтаж байгаа зарцнаар юм. Ариун нэгэндээ үхлийн нүхийг үзүүлэхгүй гэсэн. Ер нь тэр хүн үхээд оршуулгадаад бүр ингээд заавал алгуулахгүй гэсэн. Тэр аав нь тэр дотор яасан блэ? Тэр дотроос амьлуулагдана гэсэн. Хэрвээ нэг Христэд байна. Даниэл номын 12-ийн 1-ээс 3 дээр бүгдээр яг энэ хэсгийг хамтдаа уншия. 3 Есүс дотор байгаа тэр нэгэн, Христ дотор байгаа тэр нэгэн энд бичигдсэний үгийн дагуу од бид мөнхөд туяарна гэж бичигдсэн байна. Халелуя! Та хамт байна уу? Та итгэж байна уу? Энэ бол эзнээс өгсөн, дээрээс тэнгэрүүдийн эцгээс өгсөн баталгаатай тунхаг байна. Энэ бол зүгнэл байна. Халелуя! Дараа нь Иохан номын 11:25 дээр ингэж бичсэн. Есүс Мартад амьлал ба амин бол юу гэсэн бэ? Би байгаа юм. Надад итгэдэг хүн өхөвч амьлнаа гэж хэлсэн. Миний хувьд хэд хэдэн Христ итгэж хүмүүсийн оршуулган дээр яг тэр үйл ажиллагааг нь авч явж байхдаа энэ ишлийг өрүүлж хэлдэг. Тэнд ирсэн хүмүүс зориулж хэлдэг. Энэ эрхэм хүн маань, эгч маань, ах маань, энэ итгэлийн гэр бүлийн гишүүн маань өнөөдөр үр мэд хөрсөнд суулгагдаж байна. Харин эзэн нь энэ ертөнцид дахин ирэх тэр өдөр тэр амьлуулагдах болно гэж хэлдэг. Амьд байгаа бөгөөд надад итгэгч бүхэн хизээч өгөхгүй. Үүнд итгэж байна уу гэж асуу. Танаас асууж байна. Үүнд итгэж байна уу? Тэгээ Марта тийм ээ эзэн. Их даруухан хэлсэн баг. Тэр өөрийнх нь хажууд хэн сууж байгааг мэдсэн. Та бол Христ буюу тослогдсон нэгэн гэсэн үг. Томилогдсон нэгэн ч гэж хэлж байна. Энэ агуу авралын ажлыг хийхин төлөө томилогдсон нэгэн гэдгийг Христ гэдэг үгээр хэлдэг. ертөнцид ирэх Бурхны хүү мөн гэдэгт би итгэдэг гэв. Аллилуйя. Нэг сонирхолтой нэг юм зүйл. Та банкн дээр очлоо гэж бодъё. За танд карт байгаа тий. Дандаа нас бий хүүдсэн хүмүүс байгаа. За банкнд өртөө хүн байна уу? Гараа бити өргөөрэй. Зүгээр л асууж байгаа. Тэгээ та байгаа бол гэж дотороо. За тэгээ банкн дээр утсан чинь банкны хүн нь тэгж гинэ нөгөө банкны захирал нь гарч ирээд. Салбарын захирал гарч ирээд. Чиний та өргөө болсоо. Таны үрийг хэн нэгэн таны өмнөөс төлчихсөн гэвэл тэр хүн ямар байдалд орох вэ? Хоёр хариулт байна тийм ээ. Нэгд хариулт нь юу вэ? Ямар гоё сайхан сэтгэлтэй юм. Баярлалаа л гэх. Өө!
Тийм үү гэд та хаан банк дээр очсон чи тийм тохиолдолд та ингээ өсөж харих уу баярлалаа. Хөө би өргөө болцсон гэд. Ямар гоо шууд итгэлтэй хүн бэ те. Алуу дээр баримт бичгийг харъя гэхгүй. Яг тийг болсныг харъя маръя гэдэг явна үз. Тэгэхээр ихний хариулт бол итгэхгүй. Магадгүй тийм гэж та намайг айгуул те 4 сарын 1 гэх гэж штэ. Би өөрөө төлнөө. Угаасаа би өөрөө төлөө явж байгаа. Тэгвэл илүү бодит те. Тийм юм гэж юу SMS ингээд ингээ итгэв. Хоёр дахь хариулт нь болохоор үнэхээр төлөгдсөн юм уу? Би тэгвэл эргчүүдэд толцсон байж тээ гэж хариулах боллоо гэсэн. Халелуя. Энэ үнэхээр чухал. Гэхдээ Есүс энэ Библийн ариун бичээс Есүс Христ дотор та нар гин нүглээр чөлөөлөгдсөн гэдэг үгүй ээ тийм баг. Би өөрөө л ер нь сайн хүн болохгүй бол ер нь болохгүй шүү дээ. Угс. Би ямар олигтой юм тийм одоо би сайжирчил энэ болж байна болж. Миний нөхцөл байдал, миний гэр бүл өөрөө тэгэл одоо ажил байгаа нөхцөл бол тэгэл там гэх. Тэгэл өөрөө л үзэх гээл. Гэтэл аль хэдийн ингээ бичигдээд хэдэн мянган жил болчихсон бичээс бидэнд Бурхны үг бидний өвөр дээр зүрхэн дээр оюун бодол дотор нь байхад итгэхгүй яваад байна гэсэн санаа. Итгэхт. Бас нэг юм. Хэрэг хоригдл одоо ялтан хүн шоронгоос суллагдлаа гэж бодъё. Тэгэхээр нөгөө хаалга нь бол онгоц. Нөгөө хоригдл би гарахгүй. Гэтэл дотроо үлдчихлээ гэж бодъё. Тэгвэл тэр хүн бол үүнд хуулиар бол хичээлөөтэй хүн. Харин яг бодит амьдрал дээр ялтан хിവэрээ, боочлогдож байгаа хിവэрээ, дарамтнд байгаа хിവэрээ үлдчихнэ гэсэн. Бичээс таны өмнө та над руу ир та Христ дотор байвал эрх чөлөөтэй. Бүх гим нүглийг чинь төлсөн гэж хэлж байгаа. Есүс ариун Библиэлд Есүс энэ амьдлын тухай ярихдаа зөвхөн яг энэ хэсэгт нэг чамаа гэж хэлсэн шүү за. Чи гэ. Та бит монголчууд имзгээ. Ахмадын сууж байна чи ми гэд энэ дээрээс ярьлаамаар бити тэгэрээ за. Өнөөдөр энэ номдол зориулаад чамааг чи гэж хэлийдээ. Хамт байна уу? Жаахан тийм үг сонсох хэрэгтэй бас. Дандаа л нэг юм хин нэгэн байх гал. Би бас хин нэгэн шүү. Чи надтай ингэж хамаагүй ингэж чи ми гэж харьцахгүй шүү. Жон тийм биш бай өнөөдөр. Тэгээд зөвхөн чамайг хөхөрт галт хамаас аврах гэж үхээд Есүс амьлаа. Харин чамайг гим нүглийн боолчлоос гаргаж амьдралын элдв дарамтнаас чөлөөлөх гэж тэр амилсан юм а гэж бичээс бичигдсэн. Ариун Библи зөвхт хүмүүс амьлна. Гой формын болж өгч байгаад баярлалаа. Гой аялгуутай. Аялгууд номлол явлаасай тий. Зөвхт хүмүүс амьлна, бурууд хүмүүс ч амьлна. Тэр хүний амьд хүрсэн хүн ч амьлна. Тэр өгцөн байсан ч амьлна. Энэ бичээстэй байна. Өөрөөр хэлбэл амьдлт бол бүх хүний хувьд найдвар биш. Харин Бурхны өмнө зөвнч, буруунч аль шүүгдэхээр амьдлна гэдэг үннийг Библи буюу ариун Библи илчилдэг. Би танаас үнэхээр хүсэж байна. Зөвхөн өнөө маргааш балахныхаа төлөө бүү яв. Түүнээс ч илүү зүйл Бурхан танд амласан. Мэдээж таны битгий ажил хийхээ гэрээ гэж байгаа юм биш. Зөвхөн тийм бодолд хөтлөгдөж бүү яв. Яг л хүнийг хамгийн их шархлуулдаг зүйл бол холын биш, ойрын хүмүүс байдаг. Тийм биш гэж юу? Холын биш, ойрын хүмүүс. Есүс энийг амссан юм. Яг үхээс өмнө.
Түүний хамгийн ойрын байсан нэгэн шавь Юдас түүнээс урвсан, урваа зогсохгүй 30 мөнгөн зогсоор зарцсан байвал. Тэгээ өөрөө тэр ашгийг нь авчихсан. Та үгсэн чи би тантай хамт үхнэ гэж хэлж ирсэн Петр 3 удаа үгс гэсэн. Гэхдээ би Есүстэй хамт байв. Наа чин Галилех биш үү? Есүстэй хамт явж исэн хүн байна гэсэн чи. Та худлаа ярьж андуураад байна. Би Есүстэй хамт байгаагүй шүү дээ. Та боддоо амьд байхад нь та үгсэн чи би хамт тантай үхнэ гэж исэн хүн шүү дээ. Ийм ойрын хүн нь түүнийг үгүйсгэсэн. Нэгсэнтэй за би өөрийгөө жишээлтчил. Найдан бол хинч биш. Би найдан үгүйсгэж чинь. Надад олон жил байсан хамаагүй. Би одоо бол үгүйсгэж шүү. Би тэрнтэй ер нь хамаагүй байсан шүү дээ. Та яг энэ найдан гэдэг нэрэн дээр өөрийнхөө нэрийг тавиад хин нэг л дүү тэгээд үзтээ. Тэгвэл хүн яах вэ? Маш их гом тий. Маш хамгийн ойрын хүнээс хүн гом. Есүс энийг амссан. Тэгээ бүр шавнар нь түүнийг эцмэн гэдэг тэр цэцэрлэг дотор Ромын цэргүүд баримтлах гад ирэхэд шавнар нь цугтаас хаяад орхиод бүр цугтаас. Тэгээ Есүс тэнд ганцаараа тэгээ холоос хараад Есүс тэнд ингээ баригдаад ингээд гавлуулаад дөнгөлүүлээд байж байгааг нөгөө шавнар нь холоос харж. Тэг ирээгүй. Түүн дээр ирээгүй. Тэд өөрсдөө амийг утс. Цаг нь толохоор зэсэн цохуугаад бүгдээрээ цухтаагаад амиа бодцсон. Нөгөө нэг цуг бахтаны сайхан загнаад исэн хүмүүс байхгүй. Жинхэнэ дотор хүн гарч ирсэн. Хүнийг хадгахаар, хүнийг сорилтонд оруулахаар, хүнийг шалгаж байжаах тэр үед л жинхэнэ хүний тэр дотор зүйл гарч ирнэ шүү. Сайхан энийг яваад байвал зөөлхөн юм тэгж хөндөгдөхгүй яваад байна л да. Есүс энийг амссан. Хэрв Есүс ийм сэтгэл зүсэн урам хугарам зүйлийг амссан юм бол чамайг энэ сууж байгаа чамайг хаягдсан, орхигдсан, өвдөж шаналсан, хоосорч үгээрсэн, ганцаардаж гүнгэлсэн, гүтгэгдэж доромтлогдсон байхад Есүс ингэж хэлэх бол. Хүү минь би ийм өвдөлтүүдийг мэднэ. Би өөрөө амтсан болохоор чиний нулимсыг ойлгож байна. Над руу ир. Тэвэлт минь дулаач гэж хэлэх бол. Тэр таныг дуудаж байна. Яг одоо дуудаж байна. Яг одоо зүрх сэтгэлд чинь таныг дуудаж байна. Хүм над руу ирэхтэн. Над руу ирэхтэн. Над руу ирэхтэн. Би чиний нулимсыг ойлгоо. Би өөрөө амссан. Тэгэхээр Есүсийн амьлал түүний амьлуулагдсан явдал бол Есүсийн тухай сайн мэдээ байгаа зогсохгүй. Чиний ирээдүйн тухай сайн мэдээ. Магадгүй хүмүүс өнөөдөр бас л ингэж ярьсан ч уушлаараа пастра, уушлаараа ханд минь найз минь, уушлаараа миний хөө, уушлаараа миний охин, уушлаараа хань минь. Гэхдээ өнөөдөр би яг одоо эмчилгээний хариу хүлээж байна л та. Тэгээд Есүсийн тухай бол дараа болж болох уу? Тэр дуудлага дуудаж байхад хүмүүс ингэж хариулж иж мэднэ. Есүс таныг дуудсан гэж хэлсэн чинь нөгөө хүн би арай гэр бүлд өнөөдрийг тулгамдсан ажил, чухал ажил надад байна л да гэж хэлж байгаа тэр хүн гэсэн. Гэхдээ сүм өмд явах бол дараагийн асуудал уу? Би эхлээд нэг жаахан амьдралаа нэг жаа хэвтэйхэн болгочдөг юм уу? Есүс намайг мэдж байгаа байлгүй дээ. Тэгээд би бол ер нь бол орж мурвал янз бүр болоод яваад байгаа биш дээ. Мөрөөрөө л тий мөрөө онжуулаад явж байгаа нэгэн гайвчтэй намайг тэгээд уучлах үз. Асар том эндүрэл. Ийм зарц байж болохгүй. Ийм эзэнгүй юм шиг ханддаг Христ итгэвч байж болох.
Түүний хүчийг бууруулж шүү дээ. Өөрийнхөө бодлохоо хүрээнд. Есүс таныг яг одоо дуудаж байна гэсэн чинь зарим хүмүүс тэр Есүс наач шүүхэн шийдвэрээ хүлээгээ байж байгаа чинь. Нөө шүүх рүү очих нь чухал байна. Наач одоо наач би яах вэ ийх үү гэж шийдвэрлэхэд наач шүүхийн өмнө явах. Есүс таныг дуудаж байна яг одоо гэсэн чинь өнөөхөн гээ найз минь ханд байна гэж. Наач гэр бүл аврах гээд наач өө болчих завгүй багч. Гэр бүлээ аврах гэж. Гэр бүлээ заврах. Гэр бүлээ. Хараа бол. Зарим хүмүүс Есүс таныг яг одоо дуудаж байна гэсэн чинь би илүү гайхамшиг сүнслэг тийм зүйлсийг харж байж би очино. Агуу гайхамшиг л хэрэгтэй. Миний энэ өвдөлт, өвчин, энэ дарамт зовлог, миний сэтгэлийн шарахыг өргөс авсан юм шиг л болгох. Тийм л зүйлийг би хүсэж байна. Тэр тийм биш бол би очихгүй. Дуудлагыг хүлээж авахгүй. Тэгээ үнэндээ бол тэр хүмүүс бүх юм дууссан мэт санагдаж урам хугарах өдөртөө мөр учрах бол. Харин Есүс тэр хүмүүст хандаж юу гэж хэлсээр байгаа вэ гэхээр Есүс Христийн амьлал юу гэж хэлсээр байгаа вэ гэхээр би бол харахуд гэрэл. Чиний зүрх сэтгэлийн харахуд чинь гэрэлтэх тодорч тос гэрэлтэх ам би байна гэж хэлж байна. Мөн Христийн амьлал эдгээр хүмүүст юу гэж хэлж байгаа вэ? Булш бол төгсгөл биш. Бурхан сүүлчийн бүлгийг бичиж дуусаагүй байна. Өнөөдөр яг одоо Христ уучлалт руу, эдгэрэл рүү, чөлөөлөлт рүү шин амьдралын талбар руу таныг дуудаж байна гэж хэлэх үү. Эзний нэр алдарших болтугай. Амен. Эсэг аяллаа бүгдээрээ тий. За. Бидний эзэн таныг өрөх болтугай. Бүх алдар магтаал нь Бурханд хэрхэн өргөдөх ёстойчлон өргөдөх болтугай. Есүсийн нэрээр амен. Бүгдээрээ түүнд алдрыг төрийг хүндэлж баярлалаа гэж хэлсэн сэтгэлийн илэрхийллийг хэлцгээе. Аав.